Улаанбаатар хотод байдаг хамгийн том гитар хаана байдгийг та мэдэх үү? Гитар гэхээр л дуу хөгжим, сайхан дурсамжууд чинь ар араасаа хөөрж байгааз. Том гитарны өмнө ахуулсан хүмүүсийн зурагнуудыг та харж ирсэн үү? Тийм ээ, энэ бол Hard Rock Cafe. Дэлхийд алдартай гитарын логогоороо танигдсан энэхүү франчайз нь өөрийн онцгой үйлчлэгээ болон соёлоороо танигдсан юм. Тэгвэл бүгдээрээ Hard Rock-ийн сонирхолтой түүхээр хамтдаа айлцгаая. Энэ бүхэн 1971 оноос эхэллээ. Isaac Peter хоёр анх Лондон хотод танилцж найзууд болсон. Тэд хоорондоо тис өөр хүмүүсч Лондонгийн талаар нэг л зүйл дээр санал нэгдэж байлаа. Энэ нь Америк хоолыг бодвол британчуудын хоол нь сул амттай бас удиртай санагдсан. Угтаа тэд зүгээр л бургер идэхийг хүссэн. Тухайн үеийн Английн нийгэмд гарал үүсэл ангийн ялгаа их. Баян ядуу хүмүүс хоорондоо хизээж холилддаггүй байсан нь тэднийг хамтдаа бизнес хийхэд хүргэсэн. Тэд жинхэнэ Америк хоолыг танилцуулаад зогсохгүй бүх хүмүүс нэг хаалгаар орж ирдэг ресторан нээхээр төлөвлөсөн. Эхэндээ тэдний хоолны цэсэнд ердийн Америк маягийн оройн хоолнууд болох бургер, шарсан төмс, сүдэ шейк, алимтай билүү зэрэг байжээ. Энд ирсэн хүмүүс зөвхөн хоол идээд гарт үгүй. Харин домгийн нэг хэсгийг мэдэрдэг юм. Дэлхийд даяар Hard Rock Cafe-г амьд хөгжимгүйгээр хинч төсөөлөхгүй байх. Амьд хөгжмийн домог энд хэрхэн амьсан гэж 1973 онд Beatles хамтлагийн гишүүн домогт Paul McCartney өөрийн шинэ хамтлаг болох Wings-ийн хамтаар Их Британаар аялахаас өмнө нэгэн гинтийн төлөвлөгдөөгүй тоглолтыг Hard Rock тийснээр жинхэнэ оддын тайзуулж хуурсан гэдэг. Энэ нь цаашлаад Elton John-оос Dua Lipa хүртэл тоглолтоо хийдэг гайхамшигт Hard Rock Live Music талбар болжээ. Дэлхийд даяар 35,000 гаруй амьд хөгжмийн фэнүүд зөвхөн энд цуглардаг байна. Нэрээ Hard Rock Cafe бүр өөрийн гэсэн дуутай гэж боддоо. Лондон дахь анхны Hard Rock Cafe-д Carole King болон бусад нэр нөлөө бүхий уран бүтээлчид цуглах туртай байлаа. Тэрээр 1977 онд гаргасан Simple Things цомогтой багтсан Hard Rock Cafe дундаа тус газрыг магтан дуусан байдаг. Hard Rock Rock Shop нь загварлаг бас цоглуулж болох бараа бүтээгдэхүүнтэй гэдгээрээ алдартай. Үнэн ч хэрэглэгчид нь лого бүхий зүйлсийг цуглуулж Hard Rock брендийг эргэн дурсах дурсамжуудыг бүтээж байдаг. Анх 1974 онд тэд хотынхоо нэгэн хөл бөмбөгийн багийг ивент итгэхээр шийдэж тоглогчдыг рестораныхаа лого бүхий цамцаар жигтрүүлжээ. Харин илүү гарсан өмсгөлүүдийг хамгийн үнэн үйлчлүүлэгчдтэй бэлэг болгон өгтөл удалгүй тэр мэрчтэй болох гэсэн эргээд рестораныг бүрхэж эхэлсэн байна. Ингээд Hard Rock гэсэн логотой бүхэн соёл болон хуурж улмаар тэд тусдаа мэрчэн мухлаг хүртэл нээсэн түүхтэй. Мөн номогт гитарчин Eric Clapton байнгын үйлчлүүлэгч нь байсан ба өөрийн тухлан суух туртай газартаа гитараа дурсгал болон үлдээхийг хүссэн юм. Үүнээс 7 хоногийн дараа The Who, Pete Townshend ч бас өөрийн гитарыг шуудангаар захидлын хамт илгээсэн байдаг. Тэрээр захидал дээрээ минийх ч бас түүнийг шиг сайн гитар шүү. Хайрт Pete хэмээн бичсэн байжээ. Ийхүү алдартнуудын дурсгалын эд зүйлс цуглардаг соёл эхэлсэн түүхтэй. Өнөөдөр Hard Rock 86,000 гаруй үзмэр цуглуулсан дэлхийн хамгийн том рок н роллын цуглуулгатай газар болжээ. Миний ард байгаа Who хамтлагийн хэнгэрэг. Харин тэр бол Bruno Mars-ын ашиглаж байсан бөмбөр. Эдгээр үзмэрүүд нь цор ганц бөгөөд дэлхийг тойрч Hard Rock-ын салбаруудаар тавигддаг. Hard Rock Cafe Улаанбаатар нь Монгол улсад ганцхан байдаг бөгөөд их хотын маань төв Наран Place-д байрлаж байна. Хөгжмийн урлагийн номог болсон уран бүтээлчдийн 70 гаруй үзмэрийг үзэнгээ дэлхийн стандартад нийцсэн гахаан хавраг, давтагдшгүй амттай бүргэрүүд, стейк зэрэг өвөрмөц амттай хоолнуудыг амтлаарай. Та дэлхийн 75 улс оронд 265 гаруй салбартай Hard Rock Cafe-гийн аль салбараар нь үйлчлүүлж байсан бэ? Комент хэсэгт өөрийн зураг болон цуглуулгынудаа хуваалцаарай.